Замын бат долгор түүний нөхөр Цэдэв нараас одоо төрөн гарсан энэ олон сайхан хүүхдүүдийн дуртай. За гэр бүлийн тайснаа орж байна. Бямбад орж, Бямбад цогт, Зундой жамц, Очор бат, Бямбад суран Пүрвжав гэсэн одоо хүүхдүүдийг төрүүлсэн байна. Ингээд энэ сайхан хүүхдүүдийн гэр бүлийн орж байна. Амихны уулзсан учирч байгаа. Удам бүх сатаага танилцж байгаа энэ сайхан баярт нь хүрэлцэн ирсэндээ баяртай байна. За тэгээд миний ээж Батолгорн лам гэдэг энэ хөвшний баг охин. За түүнийхэн цэд миний сайхан аавыг мэдэх бах. Тэгээд дурсахгүй чадахгүй нэ аавыгаа. За тэгээд миний ээж аяраас минь 6 хүү гарсан. За том хүү Бямбд орж. За түүний эхнэр оюун эрдэн оюун түлхүүр. За тэгээд эдгээр хоёр охинтой та тэ өөрийнхөө гэр бүлийг танилцуулж. Чадахгүй юу сайн мэдэхгүй байна. За та бүхэн сайхан манайг гэдэг. За ингээд миний эхнийг одоо оюун түлхүүр гэдэг. Цэцэглэгт багш идэх хүн байгаа. Том охин маань Паган долом. Лаахан танд улаан хэсэг болоо сурцсан болохоо гэж байна та тийм. Тэгээ Паган долом гэдэг. Нөхөр нь зол эрдэнэ гэдэг. Хинтээ аймгийн бэр сумын хүн байдаг юм аа. Бүгд багш нар. Тэгээд миний том охин хоёр зээтэй. Би хоёр зээтэй. Хоёр банд би. Тэгээд баг маань одоо энэ жил ангаахт орлоо. Одоо ойгшиг таавтараа. Бямбахын дараагийнх нь Бямцогт цаглахаа станцад олон жил ажиллаж байгаа төлөвтэй гарсан. Гэтээ хөдөө ажиллаж байгаа бас Цэдвийн Зундой жамцсан сүү хувьцаат компанид ажилладаг. Тэрний ихнэр наран сэсэг би алтан жолоо төрөд салбар өргөдөг. Тэгээд тэрний хүү Зундой жамцын золбоор одоо багнаар уурхад ажиллаж байгаа бас ирж чадаагүй. Түүний гэргийн намуун цэцэг. Тэгээ хоёр охинтой хангалуун заяа тэгс заяа одоо ирсэн байна. Хангалуун заяа аавтаа өгсөн. За тэгээд Зундой жамцын үржин одоо 11-р анги. За тэрний дараагийн хүн Цэби очир от маань бухан болсон. Тэгээд дараагийнх нь Цэбийн Бямб сүрэн бас ажилдаа Аранга аймгаар урдуур явж байгаа ажилтгтэй. Тэгээд тэрний дараагийн хүү Бүрд орж тий очир бат маань бас ганц охинтой. Тэгээд хулан гэдэг охин байгаа. Тэр хулан охин маань бас хоёр хүүтэй. Батолгор Цэдэв нарын өр хүүхдүүд түүний ажлын нарт амьдралд навсараад хамгийн сайн сайхан бүхнийг бүгдээрээ хүсэн өрөөё.